Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Иргэдэд хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор бэлтгэн хүргэдэг хуулийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн сэдэв газрын маргаан. Газрын маргаан ер нь юунаас эхэлж гараад байна? За ер нь бол эрх шилжүүлэх харилцаанаас үүдэлтэй газрын маргаан үүсэж байна. За газар бол одоо өмчлөх, эзэмших, ашиглах гурван өөр ойлголт байгаа. Тэрийг бол иргэд ялахгүй байна. Дээрээс нэмээ кадастрын зураг яах гэж зурвалдгийн те кадастрын зургийнхаа хэмжээнд одоо тухайн газрыг эзэмшиж, ашиглаж, өмчлөхтэй холбоотой энэ харилцаа одоо эрх хэмжээг хэтрүүлснээс одоо тодорхой хэмжээгээр маргаан өсөж байгаа ийм кейсүүд бол байна. Эрх шилжүүлнэ гэдэг маань энэ иргэд аж ахуйн нэгжүүд хоорондоо одоо газар шилжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлж байна уу? Тий. Газар эзэмших эрхтэй этгээд газар эзэмших эрхгүй этгээд рүү газрын тухай хууль болон холбогдох хууль дүрм журмын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлнэ гэж ойлгож байна. Зөвхөн эзэмших эрхийг, ашиглах эрхийг газрын тухай хууль шилжүүлнэ гэсэн ойлголт байдаггүй. Тэгэхээр төрийн захиргааны байгууллагад иргэн аж ахуйн нэгжүүд юу гэж суудаг вэ гэхээр ихэвчлэн газар ашиглах эрхийг шилжүүлж болох уу? Энийг одоо яагаад шилжүүлдэг юм бэ гэдэг ойлголт ярьдаг. Тэгэхээр газар ашиглах гэдэг чинь газрын тухай хууль зааснаар нэг удаа 5 жилээр болох ёстой. Тэрийг ашиглах эрхийг шилжүүлнэ гэсэн ойлголт байдаг. За харин өмчлөх эрх гэдэг маань өөрөө нэг удаа Монгол Улсын иргэн нэг удаа өмчлүүлнэ. Тэр өмчлсөн эрхээ иргэн хинч байсан шилжүүлэх эрхтэй. Гэхдээ газрын албанд өргөдөл өгч шилжүүлэхгүйгээр улсын бүртгэлд худалдаа авах гэрээгээ хийгээд тэрийг нотариотоор баталгаажуулаад улсын бүртгэлд хүсэлтээ өнгөд зөвхөн эрхийн гэрчлэгээрээ тэр нь улсын бүртгэлд ингээд шилжиж явдаг асуудал байгаа. За ингээд үзэхлээр эзэмших эрхийг шилжүүлээ юунд маргаан үүсдэг вэ гэхлээр нэгдүгээрт тухайн өмчлөх эрхээ ч юм уу эзэмших эрхээ ингээд шилжүүлэхдээ заавал дүүрийн газар зохион байгуулалтын албандаа хандаад нэгдүгээрт тухайн газар нь ямар нэгэн зөрчил байна уу гэдгийг эхний хэлцээнд дүүрийн газар зохион байгуулалт буюу нийслэлийн газар зохион байгуулалтаа шалгуулах хэрэгтэй. Тэр нь ямар учиртай юм бэ гэхлээр тухайн худалдаж авч байгаа газар нь ямар нэгэн маргаан байна уу те? Одоо хамгаалтын бүс зөрчсөн байна уу нэгдүгээрт эсвэл өөр нэг этгээтэй кадастрын зурганд давтцсан, орц гарц хаасан гэх мэт жишээнүүд байдаг. Мөн дээр нь хов хоосон газрыг одоо эрх шилжүүлэх гээд гэрээ хийсэн. Тэр нь өөрөө юу гэдэг вэ гэхлээр иргэн аж ахуйн нэгж нь газрын тухай хууль зааснаар тухайн газраа зориултын дагуу ашиглаа гэж байна. За гэр бүлийн хэрэгцээнд дэр ингээд жишээ болгоод аваад үзэхэд тухайн газрыг эргэлтийн цэг тэмдэгтийн дагуу хашаага нэгдүгээр заавал барихыг шаарддаг. Хоёрдугаарт тухайн газраа хашаалсан байхыг төрийн байгууллага шаарддаг бөгөөд тэр нь юунаас урьдчилан сэргийлж байгаа вэ гэхлээр тухайн газрыг өөр нэгэн этгээдтэй орц гарцыг хаахгүй эсвэл давхцуулахгүй байхын үднээс эргэлтийн цэг тэмдэгтийг заавал хийлгээд тэрнийхэн дагуу хашаа бариулсны үндсэн дээр эрх шилжүүлвэл цаашдаа ямар нэгэн маргаан гарахгүй гэж байна. Тэгэхээр энэ дээрээс юу ингээд маргаан дагуулад байна вэ гэхээр манай иргэд маань өөрөө тухайн газраа хашаа бариагүй эргэлтийн цэг тэмдэгтийн дагуу үйл ажиллагаа яваагүй улмаас илүү талбай зөрчил гэж гаргаад байна. Одоо тухайн кадастрын зургийн дагуу нэгдүгээр хашаагаа бариагүй нэг 10 м ч гэсэн илүү урагчлаа гэхэд тэр нь өөрөө зөрчил болцдог. Тэн дээр нь авц замын тараас ингээ ороод ирэхлээр тэр илүү талбай зөрчил дээр нь ингээ шууд ороод ирдэг. Тэнгүүтээ магадгүй тэр айл ингээд илүү талбай зөрчил дээр 10 жил ингээ хашаагаа илүү кадастраас илүү барьсан тохиолдолд юу гэдэг би олон жил ингэж байсан. Тэгэхээр одоо юу гэдэг энэ миний газар гэж ойлгосон учраас би хүнээс худалдаж авсан гэсэн ойлголт үндсэн ойлголт байдаг. Үндсэн хууль норм дүрмээрээ бол кадастрын зургийн дагуу тухайн ашиг ашигласан тохиолдолд газрын маргаан ер нь бол үүсэхгүй гэж ойлгож байна. Газрын хуулинд нэг юм зүйл байгаа л да. Иргэдийн нөгөө газар эзэмших эрхийг нь цуцалдаг тийм ээ. Зориултын дагуу ашиглаагүй 2 жилээс дээш хугацаа өнгөрсөн бол за газрын төлбөр хураамжийг одоо төлөөгүй байх юм бол одоо газар эзэмших эрхийг цуцлана гэдэг. Тэгэхээр зориултын дагуу ашиглаагүй гэдэгт юуг оруулж байгаа юм? За одоо газар эзэмших эрхийн гэрчилгээ олгодог. Энэний дагуу одоо улсын бүртгэлтэй гэрээ байгуулдаг иргэн аж ахуйн нэгж. За тэр гэрээн дээр ямар зориултаар ашиглана гэсэн юм бэ? Тэрнийхээ дагуу одоо ашиглаагүй гэрээнийхээ одоо үргийг зөрчсөн гэсэн үг. Энтэй холбоотой одоо гэрээний үргээ зөрчсөн ашиглаагүй 2 жил түүнээс дээшээ болсон бол одоо гэрээг цуцлаад
одоо чөлөөлөх асуудал бол яригддаг байгаа. Туслах тохиолдолд иргэн аж ахуйн нэгжид одоо мэдэгдэх ёстой урьдчил заавал. Захиргааны ерөнхий хууль заасны дагуу мэдэгдэх ёстой. Газар олголт хийгээд тэр гэрээг байгуулад тэр гэрээ чинь яг гэж байгуулж байгаа юм гэхлээр энэ газрыг энэ гэрээний дагуу энэ хуулийн дагуу ингэж ашиглана гэдгийг л зааж өгч. Тэгэхээр манай зарим нэг иргэд маань өөрөө тэр үүргөө хэрэгжүүлэхгүй байж иж юу гэдэг нь миний газрыг хүчингү болгочлоо, ингэчлээ, тэгчлээ гэсэн зүйл бол маш их бол яригддаг. Газар чөлөөлөхтэй холбоотой маргаанууд бас нэлээд гарч байна. Тэгэхээр газрыг ер нь одоо ямар тохиолдолд чөлөөлдөг юм бэ? Монгол Улсын нутаг дэвсгэрт бол ерөнхийдөө газар чөлөөлөлтийн ажил бол одоо юу гэх юм хоёр үндсэн төрөлд хуваагдчихж байна. Нэг нь бол одоо нийтийн хөтөлбөрийн газрыг зөвшөөрлгүйгээр ямар нэгэн байдлаар ашигласан төр байгууламж байгуулсан ч юм уу эсвэл бол хөтөлбөр газраас хэтрүүлэн газар ашиглаж байгаа тохиолдолд одоо газрын зөрчлийг арилгах гэдэг ойлголт байна. Нөгөөх нь болохоор энэ гэр орооллыг орон сууцч болох буюу дахин төлөвлөлт за мөн нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн одоо энэ хавц зам инженерийн шугамшуулжээ байгуулах одоо сургууль цэцэрлэг барих зорилтоор нөхөө олгортойгоор чөлөөлөх гэсэн юм үндсэн хоёр ойлголт байгаа юм л та. Ямар тохиолдолд нөхөө олгортой газар чөлөөлж байгаа? За нөхөө олгортой газар чөлөөлөх процесс бол газар эзэмших хэрэгтэй болон газар өмчлөх хэрэгтэй этгээдэд бол нөхөө олгор олгогдно. Газрын тухай хуулийнхаа дагуу газар ашиглах хэрэгтэй этгээдэд бол газрын нөхөн төлбөр олгогддгоо. Харин газар дээр нь байгаа одоо өмч хөрөнгө буюу одоо барилга объектэд нь бол олгогддог. Газрын маргаантай холбоотой ямар асуудлаар түлхүү зөвлөгөө авч байна? Газар өмчлөө тавсан тохиолдолд одоо газрын кадастр хийгдсэн байдаг. Тухайн газрын кадастр одоо би энэ газрыг одоо түрүүнд тэнд ярьсанчлан тэдэн жил тэ 10 жил 20 жил тэ 5 6 жил ашигласан анхаа хутал ийм байсан манай хашаа ийм байсан юм аа энэгээр одоо яаж исэн чинь манай газрыг одоо өнөөдөр иргэн тэр тэ манай газар руу орсон байна гэж энэ төр одоо намайг газраа тат гэж байна чөлөөл гэж байна гэдэг ийм асуудлууд бол маш их орж ирдэг. Өмчлөлтээр бол худалдаа авах гэрээгээ хийхдээ газрын кадастр дээрээс төрийн байгууллагаас очиод одоо кадастр нь яг альгаар байгаа юм бэ? Одоо тухайн хашаа одоо кадастраас гадна татагдсан байгаа мó эсвэл дотор байгаа мó гэдгийг бол шалгуулаагүйгээс одоо өнөөдрийн маргаан үүсэх ийм тохиолдлууд байна. Эзэмшил дээр бол би нэг одоо энэ дээр ингээд хэдэн жил үйл ажиллагаа явуулж исэн. Энийг ингээд худалдаад шилжүүлэх гэрээний дагуу ингээд авсан. Гэтэл одоо ингээд манайхыг үүргийн зөрчилтэй байна гэдэг байдлаар маргаан үүслээ гэдэг ийм асуудлууд гардаг. Өөрсдийн хайхрамжгүй байдлаас болоод одоо урд нь засаг даргын захирамж гарсан байсан юм уугүй юу гэдгийг нэгтэл шалгахгүйгээр магадгүй урд нь одоо жилийн өмнө ч юм уу газар авчихсан ашаа атгаагүй ашиглаагүй юм газар дээр хүний одоо өмчлөл эзэмшил юм газар дээр бол өөрсдөө сайн дураар очиж буучгаад манайх энэ дээр байсан шүү дээ гэд одоо кадастра бас улсын кадастра бүртгүүлээгүй бэжиж би кадастр хийлгэсэн гэдэг байдлаар ингээ маргаа явж байгаа тохиолдол бол байдаг. Тэгэхээр энэ дээр хуулийн хүрээнд зохиц зөвлөгөөг бол өгөө явдаг байгаа. Иргэд ер нь энэ газрынхаа кадастрын давхцал энийг шалгуулах одоо боломж байгаа юм. Ер нь бол бүрэн боломжтой. Одоо ер нь бол төрийн байгууллага бол бүх юм ингээд захимжаад бол ярьсан. Нэгдүгээр, хоёрдугаар ий газар зөв амин гэдэг байгаа. Ий газраар нэвтрээ тухайн иргэний регистрийг ч юм уу хийгээд нэгж талбарын гэрчлэгийн дагуу нэгж талбарыг хийхэд тухайн иргэний мэдээлэл бол шууд ингээд ий газар дээр шууд автоматар гараад ирдэг. Тэдэн жилээр эзэмших, тэдэн хугацаатай байна, тийм зориулттай байна, ийм төлбөртэй ингээ бүх мэдээлэл нь одоо юу гэх ий газар дээр байршсан байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар шаардлагатай тохиолдолд харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд очиж шалгуулах бүрэн боломжтой байдаг. Газрын маргаантай холбоотой нэг жишээ одоо ирсэн байгаа. Энийг үзчихээд хэдүүлээ эргээд студидээ үргэлжлүүлээд ярилцъя. Хуулийн цаг нэвтрүүлгийн сурвалжлах баг нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороонд одоо оршин суудаг иргэн одоо Сүрэнжавын гэрт хашаанд одоо ирээд байна. Тэгэхээр энд бол бас яг юм газрын маргаан үүссэн байна. Тэгээд энэ нөхцөл байдал анх яг юу болж үүсв тийм ээ? Одоо ямар шатандаа явж байна? Энэ маргаан юунаас үүдэлтэй вэ гэж та үздэг? Би одоо анх хашаа одоо хоёр залууг өрөвдөд энэ хашааныхаа хэсэг газар амьдруулж байсан байхгүй юу. Тэгээд тэр залуучууд ингээ нэг 2 жилийн өмнө ингээ нас орчоод тэгээд бид нар одоо ах トゥ нэрдгүн бахта яайдаа үзгээл ингээ бодож байсан чинь баахан хүмүүс бужигнж ирсэн. Тэгээд бид нар ярихсан чинь бид нэрөөсөө ярилцахгүй бидрийг элдвэр доромжлоод байсан. Тэгэл би
хэсгийнхаа хаалгач дэлсэн хорооныхаа дарга тэлдээ засаг дарагт тэгээ та авах ёстой хашаага өөрөө хатгаа тэр хүнд байлгаж байсан хашаага хатгаж аав гэл. Тэгээ би газрын албан дээр очиод цэгээ хатгуулаад та хашаага хатгах гэл тэгсний дагуу хашаага хатгсан авах ёстой хэмжээтэй газраа би жоохон газарт хүмүүсийг амьдруулж ясныхаа төлөө ах トゥ уд нь доромжлуулаад загнуулаад одоо амралтын өдөр болго ирж доромжилж дээрлэгдэг гэсэн. Тэгэл би одоо аргагүй ирэхэнд хашаа хатгсан ирээл нураач нь цагдаа дуудаад цагдаа ирэх хооронд цогтойгоод явчин машинтай тэр залуучууд би ингээд тэтгэврийн зээл аваад хашаа хөлсөр хүнээр бариулчих үзлээ. Өөрөө ч барьж үзсэн. Өмгөөлөгч авсан уу? Би өөрөө нөгөө хууль зүйн талаар мэдлэг муутай болохоор албан ёсоор өмгөөлөгч авлаа. Тэгээд ямар ч байсан өөрийнхөө эзэмших ёстой газраа авна л гэл хүсэж ин. Тэгээд бас хохирлоо барагдуулах тэр улсуудаас хохирлоо барагдуулж авахын төлөө бодолтой байгаа да. Хичнээн ийм хэмжээний талбай газар үү тийм. Манайх болохоор 0651 куб метр газар юм байгаа. Тэгээд одоо би баргалж 3-ныхаа 1-ийг л энэ хоёр залууд нэлээд олон жил байлгасан юм а өрөвдөд. Тэгээд би дараад нь тэрнийхээ хариуд ингээл янз бүрийн хүмүүст доромжлуулаад загнуулаад байдаг болчлоо. Хашаагаа ч одоо хатгаж чаддгүй байсгаал ирээд буулгачдаг. Хүн хүч муутай болохоор тэгэл цагдаа дуудахлаар хамгийн гол нь тэр улсууд яваад өгчд юм а. Сурвалжлагаас бол нийтлэл тохиолддог зүйл байна. Энэ туслангийн газар дээр ч гэсэн гэр хороол дээр ч гэсэн олон жил амьдарчихсан. Тэгээ байшингаа барьчихсан. Гэтэл хажуу айлынхаа газар руу кадастрын газар руу одоо байшин орчихсон байдаг. Энтэй холбоотой маргаанууд нэлээд гараад байна л да. Энэ дээр ер нь юу хэлэх вэ? Хоёр тохиолдол байгаа даа. За нэг нь болохоор түрүүний анх хэлдэгчлэн эргэлтийн цэг тэмдэг хашаа бариаггүй шууд газар дээр очиж байшин барьчих. Тэнгүүтээ байшин барингуудаа өөрийн газраас талын илүү гаргаж бариад тэгээд тэрийг нь болохоор дараад нь үйл хөдлөлтөөр очиж байшингийнхаа гэрчлэгийг авъя гэж очдог. Тэгтэл үйл хөдлөлт шалгаад үзэнгүүт нөгөө кадастрын зураг дотор нь байшин өөрөө ороогүй байдаг. Хажуу талын айл руу орсон байдаг. Энэ тохиолдолд юу гэдэг вэ гэхээр та газрын зөрчил үүсгэсэн байна. Таны үйл хөдлөлийн гэрчлэгийг олохгүй гэж. Тэгээ нөгөө өргөн чи яах вэ гэхээр буцаа нөгөө дүүргийн газрын албан дээр ирдэг. Тэгээд би энэ гэрчлэгээ авах гэсэн чи кадастрын зурганд ороогүй байна. Одоо миний кадастрын зураг дотор энэ байшинг оруулаад өгөөд гэж хүсэл гаргаж байгаа байхгүй. Энэ нь өөрөө хууль эрхцүүд ямар нэгэн байдлаар тэр кадастрын зургийг ийшин зөөгөөд тэр байшинг нь оруулах хууль эрх зүйн зохицуулалт бол байдаг. Дараа чи нөгөө зүйл нь юу вэ гэхээр хоёр айл ингээд хашаага нийтээр нь том барьчингуудаа дунд нь нэг газар өрчиж байгаа. Тэнгүүтээ нэг айл нөгөө газраа өмчлцэн учраас би зарлаа явлаа гэж яваад өгнө. Одоо юу гэдэг юм мөнгөний хэрэг гараад. Тэнгүүд энэ айл нь энэ газраа шалгуулахгүй авснаас үүдээд нөгөө нэг газрын кадастр дотор байшин орж ороогүй гэдгээ шалгалгүй авсны үүдэн дээрээс тэр маргаан нөр үүсчих. Тэгэхээр хоёр айлын дунд ингээд хоёр айл аав хүү хоёр ингээд газраа авцсан байжгаад аав нас ороод ч юм уу хүү дээр нь эрх шилжингүүтээ хүн нэг газараа зарчингууд нөгөө хоёрыг нь шалгуулж авахгүй өөр хүн зараад нөгөө хоёрыг нь шалгаж аваагүй үүднээс нөгөө байшингаа гэрчлэгийг нь аваа дараад дахиад нэг өөр тэгээд эсвэл юу гэдэг өмчлөсөн газар албанд очин өө зөрчилтэй байна штэ гэдэг энийг чинь шийдэж өгөхгүй. Тэгээ нөгөө хуулийн зохицуулалт байхгүй болохоор нөгөө хоёрыг чи хаашаа хандхаа мэдхгүй нөгөө хэдэн жил 10 20 жил үргэлжлэх маргаан чи энэ дээрээс үсээд шүүхтэр очингууд энийг анханаас нь яасан ягаад ингээд олгоцсон гэхлээр зөв болгосон байдаг. Нөгөө иргэн чинь өөрөө гэрээний үргээ биелүүлээгүй зөрчил гаргацсан учраас өөрөө нөгөө байшингаа нураах вэ яах вэ ийм асуудалд ороод байгаа байхгүй. Ерөөсөө гэрээний үргээ биелүүлэл эргэлтийн цэг тэмдэгтийн дагуу газар ашиглаа л гэж. Энэ эргэлтийн цэг тэмдэгэ тогтоогоогүй ингээ байшин барилга бариад өөр бусдын ч юм уу эзэмшил газар руу орцсон байвал яах вэ? Төрүүлээд хуульчаас тэ зөвлөгөө ав. Тэгээ газрын кадастр дээрээс очиж кадастр нь ямар байдлаар хийгдсэн юм бэ гэдэг зүйлийг бас шалгуул гэдэг зүйлийг иргэддээ зөвлөмөр байна. Нэгэнтээ одоо хүний газар руу ороод үл хөдлөх хөрөнгө барьчихсан ийм тохиолдолд бол хуулиараа газрыг чөлөөлөхөөс өөр арга байхгүй. Мэдээж одоо байшингаа нурааж чадахгүй одоо юу гэдгийг те илүү одоо өртөг өндөртэй байх юм бол нөгөө айлдаа
тохирох юм л асуудал байна уу гэхээс биш хуулиар бол чөлөөлөхөөс өөр үндслэл бол байхгүй болчихж байгаа. Өмчлсөн газрын одоо эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаа газрын албаар дамждаггүй ер нь шууд үйл хөдлөхөр улсын бүртгэлийн ерөнхий газраар дамжаад байна уу? Өмчлсөн газар дээр маргаан үүсвэл яах вэ? Монгол Улсын иргэнд газар өмчлүүлнэ гэдэг чинь Монгол Улсын өмчөөс таслаад одоо тухайн иргэний өмч болгоод өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэр утгаараа энэ улсын бүртгэлийн ерөнхий газар буюу үйл хөдлөлийн төрөнгийн газрын одоо арианы асуудал болчихж байгаа. Иргэн хоорондоо худалдаа авах гэрээгээ хийлээ. Тухайн гэрээгээ очиж бүртгүүллээ, гэрчлэгээс солиод авахлаа. А яг энэ дээр бол нөгөө яг төрөний хилдэг шиг нөгөө эргэлтийн цэг тэмдэгтийн дагуу газраа өмчлөөгүй байх ч юм уу. Эсвэл бол өстой байшин барилгаа хэтрүүлээд одоо нийтийн хөтөлбөрлөө одоо гаргаад барьсан байх ч юм уу. Ялангуяа одоо манай гэр оролт тийм тохиолдлууд маш их байгаа л да нөгөө гэр оролт донд баригдсан хүнсний дэлгүүрүүдийн таамбар одоо шатч үйт юм уу. Ийм юмнууд бол эдэлбэр газраасаа өмчлсөн газраасаа хэтрүүлээд хийгдсэн байгаа тохиолдлууд бол маш их байна. Энэ тохиолдолд юу яах вэ? Монгол Улсын иргэнд газар өмчлөөсөн тохиолдолд тухайн шийдвэр гаргасан нийслэлийн засаг дарга нь өөрөө тухайн өмчлийн газрыг хүний одоо иргэнд байгаа өмчийг өөрөө тухайн шийдвэр гаргасан засаг дарга нь хүчингүй болгох ч юм уу өөрчлөх эрх хэмжээ байдаг. Тэгэнгүүт шүүхэд шууд ханддаг. Ер нь бол иргэнд өмчлүүлсэн газрыг хийн шийддэг үү гэхээр одоогийн зохицуулж байгаа хууль эрх зүйн зохицуулалт маань өөрөө шүүхийн шийдвэрээр тухайн иргэний өмчлөлийг өөрчилж шийдэх хүчингүй болох боломжтой л гэсэн үг. Тийм учраас нөгөө нэг эрх шилжүүлэхтэй ч юм уу ийм маргаан өгсөн тохиолдолд заавал ихний ээлжинд хууль эрх зүйн мэдээлэл авахын тулд өмгөөлөгчд хандаад яг яаж явбал ёс журам зүйтэй байд юм бэ гэдэг цаг алдахгүйгээр өмгөөлөгч хандсанаар нэгсэндээ цаг алдахгүй нэгдүгээр яаж шийдвэрлэх арга зүйг олчж байгаа гэсэн үг. Цэцлэнгийн газар зарна, ийм газар зарна гэсэн зарууд маш их байдаг. Ер нь ийм бодит одоо газар зарагддаг тийм үйл явдал энэ байна уу? Төрийн захиргааны байгууллагын хувьд бол тухайн газрыг зарж борлуулна гэсэн ойлголт бол байдаг. Тухайн иргэн юу гэдэг нь өмчлсөн газраа зарах эрх нь бол нэртэй. Түүнээс эзэмших ашигладч нь өөрөө эцсийн өмчлөгч нь өөрөө төрийн байгууллага буюу байдаг. Төрийн байгууллага тэрийг цааш нь зарж борлуулах гэсэн ойлголт бол байхгүй. Ер нь бол дуудлага худалдаа төсөл сон шалгаруулалтаараа болгоно. Түүнийг зориултын дагуу иргэн аж ахуйн нэгж нь ашиглана л гэсэн залттай. Иргэд ер нь газрын харилцаанд ороод ямар нэг одоо эрх ашиг нь зөрчигдлөө, хөндөгдлөө одоо маргаантай байдал бий болвол ер нь хаана хандах хэрэгтэй вэ? Газрын тухайлд 2023 оны 12 дугаар сард нэмэлттэй өөрчлөлт бол орсон байгаа. За тухайн газрын маргааныг ихний нэн тэргуунд бол нийслэл дүүргийн газрын алба бол шийдвэрлэнэ гэж заагаад өгсөн. За дүүргийн захирамжтай бол дүүрэгтэй. Нийслэлийн захирамжтай бол нийслэлтэй хандна. За тэннээс гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл нийслэлийн газрын эрхийн маргаан цэцлэх зөвлөлд хандна гэдэг эрх зүйн зохицуулалт шинээр бий болж орж ирсэн. Нийслэл болон дүүргийн засаг дарга бүр эрхийнхээ хүрээнд асуудлаа шийдвэрлэх боломжтой учраас энийг урьдчилан шийдвэрлэх зарчмаар асуудлыг шийдвэрлэе. Заавал шүүх рүү очиж өмгөөлөгч аваад анхан шат давах дээд шууд гээл дорож 1-2 жил бол маргадаг. Энэ цаг хугацаа иргэн аж ахуйн нэгжийн цаг хугацаа нэгдүгээр эдийн засаг энэ бүх зүйлийг одоо хэмнэлттэй түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд энэ агуулга маань өөрөө орж ирсэн. Иргэдтэй юу гэж зөвлөх вэ? Нэгдсэн сан бий усантай холбоотой одоо газрын кадастрын зургийг бол яг ямар хэмжээнд байгаа бэ нэгж талбарын дугаарыг хийгээд шалгаж болдог болчихсон. Эхний ээлжинд бол шууд яг газраас одоо мэдээлэл аваад үнэхээр тэрийг ойлгохгүй байх юм бол хуульч өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад за газрын албаны холбогдох мэргэжилтнүүдээс одоо кадастрын ямар хэмжээнд хийгдсэн юм бэ, бүртгэгдсэн юм уу, бүртгэгдээгүй юм гэдэг юм зүйлүүдийг лавлаад тэгжиж одоо эрх зүйн харилцаанд оролцох зөв юм аа л гэж хэлэхээр байна. Ягмар сүрэн дараагаас нэг зүйл асууя. За одоо гэр хорооллын Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдтэй өмчлсөн газраа нөхөө олгууртайгаар юм уу одоо дахин төлөвлөлт гэж бид нэр одоо ярьдаг. Тийм зүйлд хамрагдмаар байна гэвэл ер нь хүсэлтэд хаана гарах вэ? Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдэд нийгмийн зайлшгүй хэрэгцээгээр одоо газар чөлөөлөх буюу хавц зам инженерийн шугамшилж одоо сургууль цэцэрлэг нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж барих байршлууд маань бол тухайн жилийнхээ одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бол тусгагдаад явдаг байна. Иргэдийн дунд энэ газрын маргаан нэлээд түгээмэл гараад байгаа. Тэгээ энэ асуудлаар Монголын үндэсний телевиз, Монголын өмгөөлөгчтэй холбоо хамтран бэлтгэдэг хуулийн цаг нэвтрүүлгээр энэ асуудлыг хөндөж ярилцлаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзтлаа. Баяртай.